Бүгдээрээ сайн уу? Өдөржин ажилдаа завгүй явж хагаад орой гэртээ ирээд 10-аас 15 минутанд хийж болох дөрвөн орцтой. За амин дэм шим тижэл баялаг тэгсэн хэрнээ орой идэхэд жин нэмэгдүүлэхгүй маш хялбархан хийх хоолны жорыг би одоо хуваалцах гэж байна. Тэгэхээр та өөртөө хадгалж аваад өнөөдөр биш гэхэд өөр нэг өдөр туршаад үзээрэй. За хоолнд маань орох орц ерөөсөө л энэ дөрвөн орц байгаа. За 200 г кимчи, 150-аас 250 г-ийн хооронд өөрөө идэх хэмжээгээр тунаа. За нэг хулуу. Тэгтээ хулууг би болохоор энэ том хулуу учраас талын хийн. За силкэн тофу хамгийн зөвлөхөр шууд идэхэд энэ над дуртай болохоор та өөрийнхөө дурын идэх дуртай тофугээ хийгээрэй. За ингээл ерөөсөө болоо. Одоо яаж хийх аргын зааж өгье. За тэгэхээр баг зэргийн тос хийгээд тэгээд сонгоно хуураад үүн дээрээ болохоор тунаага хийх байгаа. Тэгээд баг хэмжээгээ хийгээд тэгээд босчихсон юм. 750, 500-аас 750 грамм хэрэг спайси хийх хэрэгтэй. За нэг 5 минут одоо энэ дээр хулууга хийж буцалгана. Хулуу, кимчи, тунаага хийгээд нэг 5 минут буцалгасныхаа дараа хамгийн төгсгөлд нь болохоор тофугээ яг сүүлийн 5 минутын дээр хийж буцалгах байна. За тэгээд тофугээ одоо яг сүүлийн 5 минутын дээр тофугээ хийчих. Силкэн тофу бол бараг шууд идсэн ч болох учраас маш хурдан. Ингээд буцалгаад 3-5 минут буцалгаад хоол бэлэн. Амтлагчин дээр тайп маань өөрийн дурын амтлагчаа хийж болно. Бас нөгөө спайси жишээ нь энэ амтлагчийг нэмж хийх, за эсвэл дурын одоо давс ч юм уу нэмж бийж болно. Гэхдээ кимчи маань өөрөө их амттай учраас одоо нэлээд хуурцсан юм спайси хоол болж байгаа болохоор хит их амтлагч бол нэмээд хэрэггүй гэж бодож байна. Тэгээ 5 минут болоод хоол бэлэн болно. За хоол маань бэлэн болж байна. Уургаар маш баялаг. Тофу болон тунаа хоёулаа маш уургаар баялаг болохоор хурдан цадсан мэдрэмж өгнө. Дээр нь нарийн овоотой буюу хулуутай, кимчитэй юм амттай шүл байгаа. Тэгэд хэрвээ жин хасахгүй тохиолдолд бол хажууд нагшаасан будаатай идэж болно.